Тэгэхээр бид та бүхэнд чимээгүй цаг буюу Бурхантай харилцах амьд хайрын бас ойр дотн харилцаа холбооны талаар хуваалцж байгаа. Тэгэхээр Христэд итгэж бидний хувьд үнэхээр байшингаар ярих юм бол бидний суурьтай адилхан, модоор ярих юм бол бидний үндэстэй адилхан амин чухал зүйл бол Бурхантай харилцах энэ хайрын харилцаа холбоо байдаг. За нөгөө талаас бид нар үүнийг чимээгүй цаг буюу Бурхантай харилцаж байгаа энэ харилцаа, Бурхны үгийг уншиж залбирч байгаа энэ харилцааг бид нар яг сүнслэг амьсгал гэж бас ойлгож болох юм. За бид нар яг амьсгал авч байгаа гэд амьсгал аваад гаргаж байгаатай адилхан. Яг л бид Бурхны үгийг авч залбирч байгаа энэ чимээгүй цаг маань бидний зөвхөн сүнслэг итгэлийн амьдралыг тэтгэж зогсохгүй бидний энэ махан биеийн амьдрал, бидний бүх амьдралыг тэтгэх маш гайхамшигтай хүч чадал юм а гэдэг талаар бид нар ярьж байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээр өөрчлүүлээд яаж бид нар чимээгүй цаг хийх ёстой юм бэ гэдэг талаар хамтдаа суралцах болно. Тэгэхээр урдны хичээлээр бид нар ярьсан тийм Христ итгэлийн үндэс бол Библи буюу Бурхны үг юм а. Тэгэхээр итгэл гэдэг зүйл бол бидэнд эрэхтэй. Өөр хаанаас ч биш, хинээс ч биш, харин Христийн үгнээс ирдэг гэж. Тийм учраас хэн нэгэн хүн итгэлийг хүсэмжилж байгаа бол Бурхны үгийг хүсэмжлэх хэрэгтэй юм а. Тэгэхээр нэгэн хүн энэ чимээгүй цаг буюу Бурхантай уулзаж байгаа, учирч байгаа энэ цагийг юу гэж сүрлж хэлсэн бэ гэхээр ундаг дугуй унжаа хүнтэй дугуй унаад явж байгаа хүн маш том ачааны машинтай мөргөлдөхтэй адилхан юм а. Гэхдээ энэ цохилттой, энэ мөргөлт, энэ аваар осол бол намайг өхүүлэх биш. Харин ч намайг амьдруулах, ухааруулах энэ гайхалтай Бурхны үгтэй учирч байгаа тэр хүчтэй цохилт юм а гэж зүйрлэн хэлсэн байдаг. Тэгэхээр бясалгал буюу Бурхны үгийг тунгаан бясалгах, залбирах, чимээгүй цаг хийх энэ явц бол Христэд итгэгч хүн Бурхны үг буюу Библийг уншиж байх үед, түүнийг тунгаан бясалгаж бодож байх үед түүний дотор байгаа утга агуулгыг гүнзгий ойлгоо зогсохгүй Бурхантай хувьчлан уулздаг. Энэ уулзтаа дамжуулан түүний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгддөг ийм чухал үйл явц ба. Тэгээд үнэхээр Бурхан бидний нүдийг нээх үед, бидний зүрхийг нээх үед бид үгийг ойлгож эхэлдэг, бас үгийг бид нар хүсэмжиж эхэлдэг. Тэгэхээр ариун сүнс бидний дотор ажиллаа хийх үед бид Библи унших дуртай болж, Библи унших хүсэл бидний дотор төрдөг. Би танаас асуу. Та Библи унших дуртай юу? Библи унших хүсэл, Бурхны үгийг эрен хайж байгаа тэр өссөн, цангасан зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл үнэхээр таны дотор байна уу? Хэрэв байгаа бол ариун сүнс таны дотор ажиллаж байна гэсэн үг. Тэгээ бид нар Бурхны үгийг улам илүү гүнзгий ойлгох тусам, түүнрүү улам илүү ойртох тусам яг л Библийн дуулал номын 1-р бүлэг дээр гардаг шиг эзний хууль буюу эзний үгэнд бид нар баярлаж баясдаг энэ зүйл маань бидний амьдралд бодитоор бий болж эхэлдэг гэсэн. Дахиад асуу бүгдээр бясалгал буюу чимээгүй цаг гэж яг юу юм бэ гэж. Таны хувьд яг юу гэж боддог вэ? Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол энэ зүгээр л Библийг уншиж түүнийг зүгээр толгоондоо ойлгож авч байгаа зүйл биш. Тэр эзний амьд үг бидний зүрхэнд шингэж үнэхээр бидний дотор амьд үр нөлөөтэй хүч чадалтай тэр үг болж хувьсах энэ явцыг хэлж байгаа. Тэгэхээр энэ бясалгал буюу Бурхны үгийн энэ цагт Бурхны өгсөн үг гэдэг бол надад миний амьдралд ирж байгаа тэр Бурхны үг гэдэг бол миний зүрхэнд гүн бат сууж тэгээд үргэлжлүүлэн миний амьдралд нөлөөлөх тэр зүрхний дотоод тэмдэглэл болдог гэсэн. За энэ маш чухал үг учраас би дахиад хэлье. Бид чимээгүй цаг хийх үед Бурхны үг бидний амьдралд ирдэг. Тэр Бурхны бидний амьдралд ирсэн үг маань үргэлжлүүлэн бидний амьдралд нөлөөлөх зүрхэнд нь бичигдсэн зүрхний дотоод тэмдэглэл болдог юм аа. Энэ тэмдэглэл хязгаарч арилахгүй. Энэ тэмдэглэл тухайн өдрийн туршид, тухайн сарын туршид, тухайн он жилүүдийн туршид бидний зүрхэн дотор байгаа Бурхны бичиж өгсөн, ариун сүнсний бичиж өгсөн тэр үг бидний амьдралд нөлөөлж үргэлжлүүлэн бидний амьдрал хөтлөн
дагуулдаг гэсэн үг. Тийм учраас чимээгүй цаг бол Бурхны үгийг зүрхнийхээ самбарт бичих цаг юм аа. За чимээгүй цаг хийхдээ бид нар болгоомжлох хэд хэдэн зүйлүүд байна. За тэрний нэг нь хэрэг бид нар чимээгүй цагийг хийхдээ те зүгээр нэг даалгавар хийж байгаа юм шиг, гэрийн даалгавар хийж байгаа юм шиг. Дуртай дургу те эсвэл заавал хийх ёстой, өдөр тутам заавал хийх ёстой, биелүүлэх ёстой ямар нэгэн норм, ямар нэгэн хийх ёстой зүйл бит. Ингэж хийх юм бол бид амархан залхдаг. Библи унших дургу болж эхэлдэг. За болио. А эсвэл бид нар зүгээр л үнийг нэг даалгавар мэт хийгээд яваад ах юм бол энэ нэг тийм ямар нэгэн зүрхэнд нөлөө байхгүй, толгоонд их нөлөө очдог. Тэгэл би чимээгүй цагийг хийцэн гэдэг нь өөрийгөө зөвтгөх тий эсвэл одоо өөрөөрөө сайрхаж бардамнах ийм зүйл болчдөг. Ингэж хэрэг бид нар чимээгүй цаг хийх юм бол нөгөө чимээгүй цагийн хамгийн гол утга учир болох Бурхантай уулзах энэ гол зорилгоо бид нар алдах боломжтой. Тийм учраас бид нар зөв хандлагаар хийх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Бурхан надад хайртай учраас нөгөө талаас би Бурханд хайртай учраас би Бурханы үгэнд хайртай учраас түүний дуу хоолойг сонсохыг үнэхээр хүсэмжилсэн энэ зүрхний хандлага хүсэл бидний дотор үргэлж байх хэрэгтэй. Тэр үед л Бурхан яг үнэхээр надад юу хэлхийг хүсэж байна. Эзэн минь та надад яг юу хэлхийг хүсэж байна вэ гэсэн тэр одоо зүрх сэтгэлийн хандлага бий болдог. Энэ үед бид нар Бурханы үгийг сонсох жигтэй болдог гэсэн үг. Яг л Самуэльтэй адилхан эзэн би энд байна, та надад үгээ хэлээч гэсэн. Тийм одоо хандлага одоо зүрх сэтгэлтэй болно гэсэн үг. Тэгэхээр Бурханы үг гэдэг бол загтал, Библи бол загтал гэдгийг бид нар мэднэ. Гэхдээ энэ загтал бол өөр хин нэгэнд гэхээс илүүгээр яг надад зориулсан загтал. Надад зориулан хандан одоо өгсөн Бурханы хайрын захиа юм а гэж энэ зүрх сэтгэлээр бид нар унших хэрэгтэй гэсэн. Тэгээд яг энэ хайрын зүрх сэтгэлээр Библийг уншиж явах үед тэр нэгэн ишлэл яг надад хандаж хэлээд байгаа тэр нэг үг зүрхэнд бидрэгддэг. Тэр үед бид зогсох хэрэгтэй. Яг тэр надад хандаж хэлээд байгаа тэр үгийг бид нар олон илүү анхааралтайгаар зүрхэндээ хүлээн авч тэр нь эргээд миний залбирал болох хэрэгтэй гэсэн. Тэр миний зүрх сэтгэлийг чиглүүлэх удирдамж яг тэр гол үг маань болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр үг ийхүү миний дотор орж иж намайг өөрчилж байгаа энэ процесс явж ин гэсэн үг тийм үү. Тэгэхээр бид нар түрүүн хэлсэн тийм үү. Яагаад энэ одоо чимээгүй цаг буй бяцлаглыг тэгээ дугуй унж яваа хүн ачааны машинтай мөргөлдөхтэй адилхан гэж зүйрлэж хэлсэн байх те. Бурхны тэр асар хүч чадалтай үгтэй. Бурхны тэр агуу үг. Бурхны үг хүнийг өхүүлж болно, амьдруулж болно те. Тэр хүч чадалтай их мэдлэлтэй Бурхны агуу үг яг намайг цохиж байгаа, мөргөж байгаа тийм үү. Энэ мөргөлт, энэ цохилтын дунд те би үхэж байгаа биш, харин би амьдарч байгаа. Магадгүй энэ хүчтэй цохилт тэр одоо Бурхны үгтэй мөргөлдөж байгаа тэр агшинд миний хуучин хүн маань одоо будаа болч те үхэж байгаа. Тэгээ би Христээр шинэ хүн болж төрж байгаа ч юм уу те. Ямар ч гэсэн энэ Бурхны үгийн маш хүчтэй цохилт бидний амьдралд ирдэг. Тэгээ би анх одоо 1992 оны 5 сард Есүст итгэсэн. Тухайн үед сүмд очих үед надад нарны зурагтай энэ шинэ гэрээ номыг анх өгч ирсэн. Тэгээ би ном унших их дургүй байсан. Тэгээд нэх уншаагүй. Тэгээд намайг үргэлж одоо чуулганы итгэгч маань чи Библийг уншаад үзээ. Энэ хамгийн чухлаа. Учир нь Библийг уншиж чиний дотор итгэл бий болно гэж. Тэгээ би Библийг уншсан чинь нэг л ойлгомжгүй хэцүү байсан. Тэр үед нэгэн итгэлийн ах маань чи Библийг уншихдаа залбираад за бурхан минь ээ та би таны үгийг уншлаа шүү та надад ойлгуулаарай гэж залбираад уншаа гэж. Тэгээ би гэртээ хинч байхгүй ганцаараа Библиэд илгээд залбирсан. За Есүсээ та байна уу? Та байгаа бол би одоо яг үгийг унших гэж байна. Та надад ойлгуулаарай гэж. Яг тэр үед ариун сүнс маш хүчтэй. Тэр Бурхны үг миний зүрхэнд үнэхээр маш хүчтэй зохилтуудыг өгчтэй. Ухаарч, гимшиж, нэгсэн чинь уйлаад, залбираад одоо тэр миний дотор итгэл, хувьсэл өөрчлөлтүүд бий болж байгааг мэдэрсэн. Тэгэхээр итгэл гэдэг бол яг л ингэж үгээр дамжуулан бий болдог, үгээр дамжуулан өсдөг, үгээр дамжуулан хөгжин дэвшиж явдаг гэдгийг бид нэр үргэлж анхаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эзний үг ийхүү бидний амьдрал маш хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг. Тэгэхээр тэр үед тэр миний зүрхэнд хүрсэн үг маань миний зүрхийн самбарт бичигдэж үргэлжлүүлэн миний амьдралд нөлөөлдөг. Тэр үг маань миний дотроос залбирал болж хувьсан өөрчлөгддөг.
Энэ маш чухал агуулганд явж байна. Утга явж байна. Тэгэхээр та залбирлын сэдвээ хаанаас одоо олж авдаг вэ? Таны хамгийн чухал залбирлын сэдв яг юу вэ? Тэгэхээр хүмүүс ихэвчлэн өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа үйл явдал, эрен тойрныхоо энэ зүйлээсээ залбирлын сэдвээ хайх гэдэг. Гэтэл яг үнэндээ миний залбирх ёстой жинхэнэ залбирлын сэдв бол надаас биш, өөр хаана нэгнээс биш. Миний амьдралаас биш. Бурхны үгнээс гарч ирэх ёстой байхгүй. Тэр чимээгүй цагаар дамжуулан онцгойлон ариун сүнсийг надад өгч байгаа тэр илчлэлт, тэр үг болвол миний залбирлын сэдв түүгээр залбирснараа, Бурхны үгийн дагуу залбирснараа миний амьдралд гайхамшигтай тэр өөрчлөлт чинь бий болно гэсэн үг. Энэ чухал зүйлийг та бүхэн үргэлж санаарай. Тэгэхээр бясалгал буюу энэ чимээгүй цагийг одоо үндэстэй үүнийг бид нэр хэрхэн хийх ёстой гэдэг хэсэг зүйлийг та одоо зүйлийг хуваалцсан. Эхлээд зөв харах үнцэг гэдэг чухал байна. Тэгэхээр Библийг бид нэр одоо чимээгүй цаг гэхдээ мэдээж нэгэн номын хэсэг текстийг бид нар аваад чимээгүй цаг хийж байгаа. Гэхдээ тэр нэгэн хэсэг маань тухайн ном дотор байгаа. Тухайн ном маань хуучин гэрээ, шинэ гэрээ дотор, Библи дотор байгаа гэдгийг том зургийг бид нар харах хэрэгтэй гэсэн. Том зургийг өөрөөр хэлбэл Библийг нэг түүх гэдгээр нь том агуулгаар нь бид нар харж тэр том зүйлсийн нэг хэсэг шүү гэдгээр бид нар зөв ойлгож одоо уншиж одоо чимээгүй цаг гэдэг нь чухал байна. Хоёрдугаарт нь Библийг өөрөөр хэлбэл том зургаар харна гэдэг маань эхнээс нь ахвал дуустал уншина гэсэн үг. Тэгэхээр итгэгч хүний амьдралд дараах хоёр зуршил үнэхээр байх хэрэгтэй. Нэг нь юу гэхээр бид нар Библийг эхлэл номоос ахуулаад илчилт ном хүртэл эхнээс нь дуустал бид унших хэрэгтэй. Би анх шинэ итгэгч байхдаа эндээс нэг уншаад, эндээс нэг уншаад зүгээр дуртай ишлэлээ уншаад ингээд явдаг гэсэн энэ тэндээс. Гэтэл Библийг эхнээс нь дуустал нь уншина гэдэг бол бидэд маш чухал ойлголттой өгдөг. Ялангуяа өнөөдөр одоо миний амьдралд байдаг зуршилтай нэг юу гэхээр 1 сарын 1-нд эхлэл номын 1-р бүлээс уншиж эхэлдэг. За тэгээд 12 сарын 31 гэхэд илчилт ном уншиж өөрөөр хэлбэл жилд тийм ээ өдөрт нэг 3-5 бүлэг унших уу жилд нэг удаа Библийг бүтэн уншиж байгаа. За энэ Библи уншлага маань биднэрт чимээгүй цаг хийхэд улам илүү хүн гүнзгий бясалгал хийхэд маш одоо чухал нөлөө үзүүлдэг гэсэн. Тэгэхээр бясалгал гэдэг бол чимээгүй цаг гэдэг бол бидний одоо хувь хүнд өгч байгаа Бурхны үг байгаа. Харин энэ Библийг томоор нь уншихад бид нар Библийн том зураг, Бурхны хүсэл төлөвлөгөө тийм ээ энэ түүхүүдийг бид нар ойлгож одоо авах боломжтой байдаг. За дараа нь 3 дугаарт нь тийм ээ энэ зүрх сэтгэлийн байр суурь гэдэг бол маш чухал байна. Тэгэхээр бясалгал гэдэг бол зөвхөн нэг зөв хариултыг олох гэж байгаа, даалгавар хийх гэж байгаа тэр зүйл биш. Ямар нэгэн дүгнэлт өөрөө гаргаж би ямар нэгэн зүйлийг олж илрүүл бичиж байгаа зүйл биш. Харин энэ бол Бурхны илчлэлт. Энэ Бурхны дугаалыг сонсох, Бурхны үгийн өмнө даруугаар очих, нээлттэй Библи, нээлттэй зүрхээр Бурхны өмнө очих. Энэ явц. Тэгэхээр бид нар та бүхэндээ энэ одоо чимээгүй цагийн тухай цоврал олон хүргэж байгаа тийм. Өнгөрсөн одоо 1-р хичээлээр бид яагаад чимээгүй цаг хийх ёстой вэ? Энэ чимээгүй цаг гэдэг чинь үнэхээр бидний итгэлийн амьдрал одоо итгэлийн энэ төлөвшөлт, өөрчлөлтөнд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг бэ гэдэг талаар та бүхэнд ярьсан. За харин бид нар үргэлжлүүлээд та бүхэндээ тэгвэл бид яаж бид нар үр дүнтэй чимээгүй цаг хийх вэ гэдэг талаар хуваалцах болно. Тэгэхээр өнөөдөр болон дараагийн хичээлээр бид та бүхэнд энэхүү цувралаараа дамжуулан энэ чимээгүй цаг хийх 4 чухал одоо үе шатын талаар та бүхэнд хуваалцсан. За үүнийг оршил болгож хэлэх юм бол эхлээд чимээгүй цаг гэдэг бол за бясалгал. За өнгөрсөн хичээлээр бид нар одоо devotion гэдэг үгийг та бүхэнд хуваалцсан. Devotion гэдэг бол тэр одоо сүнслэг цаг буюу Бурхантай ойр дотн цаг өнгөрөх. За quiet time буюу чимээгүй цаг зөвхөн Бурхан бит хоёр байгаа тэр цаг. Бид нар өнгөрсөн хичээлээр цөл болол өөр хинч байхгүй зөвхөн Бурхан бит хоёр байдаг цаг гэсэн. Ингэж зүйрлж хэлсэн байгаа тийм. Тэгэхээр энэ одоо чимээгүй цаг гэдгийг бид нар 4 зүйлээр илэрхийлж байгаа. 4 үе шат гэсэн үг. За эхнийх нь чимээгүй цаг гэдэг бол хүлээлт юм а гэсэн. Хүлээлт. Бид нар яахгүйгээр хүлээж зогсох үед. За түрүүн хэлсэн. Бид нар Библийг уншиж явах явцад эсвэл чимээгүй цаг хийж байгаа явцад тухайн бүх текст биш тэр текстэн дотроос нэг ишлэл эсвэл нэг өгүүлбэр. За магадгүй нэг үг миний зүрхэнд маш хүчтэйгээр ирдэг гэсэн.
За тэгвэл яг тэр үед бид нар зогсох хэрэгтэй. Яг тэр газар зогсох хэрэгтэй. Тэгээд тэр нэгэн ишлэл, тэр нэгэн үйлбэр, тэр нэгэн үгийг аваад бид нар зогсоод Бурхны өмнө түүнийг бариад, залбираад, асуугаад хүлээх хэрэгтэй. Ариун сүнсийг хүлээх хэрэгтэй. За одоо эзэн минь яг энэ үгээр үг миний зүрхэнд хүрээд байна. Яг энэ үгээр дамжуулан яг та юу хэлэх гээд байна? Ариун сүнс яг одоо та надад яриараа. Илчлэлтэй өгөөрөө, иш үзүүлгээ өгөөрөө. Эзэн минь та миний зүрхэнд хүчтэй одоо ирээрээ өөрийнхөө үгийг тайлбарлаарай гэх. Ингээд бид нар яг тэр үгэн дээр зогсоод хүлээх үед тэр үед гайхамшиг бий болдог. Тэгэхээр хүлээлт хаана байна? Тэнд ойлголт байдаг. Хаана бид Бурхны үгийг, ариун сүнсийг хүсэмжилжтэй хүлээж байна, зогсож байна. Тэнд ариун сүнс ирдэг. Тэнд ойлголт ухаарал маань ирдэг гэсэн. За хоёрдугаарт нь дараагийн шат маань чимээгүй цаг гэдэг бол мэдээж ойлголт ба ухаарал ба. Ариун сүнс бидэнд ойлголт ба ухаарлыг өгдөг. Зүрхний ойлголт ухаарлын талаар ярьж байна. Тэгэхээр бид чимээгүй цаг хийгээд Библийг уншиж байгаа үед гинт бидний зүрхэнд үг ирдэг. Зүрхэнд маань тэр үг илчлэгддэг. Нүдэнд маань тэр үг нэгддэг гэсэн үг. Тэгвэл яг миний зүрхэнд ирж байгаа, миний зүрхэнд илчлэгдэж байгаа, бидний нүдийн өмнө нэгдэж байгаа тэр үг бол яг тухайн үед ариун сүнсийн надад өгч байгаа тэр үг ба. Тэгээ яг түүгээр дамжуулан эзэн надад шууд ярьж байгаа гэдэг нь одоо мэдрэгдэж ухаарагдаж эхэлдэг. Тэм учраас чимээгүй цаг гэдэг бол би зүгээр л өөрөө ингээд судлаад ойлгох гээд яваад байгаа биш. Эсвэл хин нэгэн хүн надад одоо библи судал хийж тайлбарлаж байгаа биш те. Ариун сүнс надад өгч байгаа тэр одоо зүрхэнд ирж байгаа илчлэлт ухаарал ба ойлголтын тухай ярьж байна. За 3 дугаарт нь чимээгүй цаг гэдэг бол өвдөг сүгдэлт юм аа. Залбирал юм аа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар түрүүн ярьсан яг энэ зүрхэнд ирсэн үг гэдэг бол миний дотор залбирлын галыг асааж өгдөг. Бурхны үг миний дотор залбиралд өдөөж өгдөг. Чимээгүй цаг бидний залбирал руу хөтлөн дагуулдаг. Тэгээд энэ залбирал гэдэг маань өөрөөр хэлбэл Бурхны үг бидний амьдралд хэрэгжих тэр гайхамшигтай одоо алхам болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр бид нар залбирал байхгүйгээр чимээгүй цаг хийх боломжгүй гэсэн үг тийм. Залбирна гэдэг бол бид Бурхны үгийг сонсоод тэгээд өөрийнхөө шийдвэр хүсэл эрмэлзлийг Бурханд хандаж хэлж байгаа. Тийм учраас чимээгүй цаг бол өвдөг сүгдэлт юм аа. За 4-р нь адилхан болох гэсэн. Адилхан болох буюу өөрчлөгдөх. Тэгэхээр бяцлаглалын үр дүнд энэ яагаад бид нар чимээгүй цаг хийж байгаа гэхээр бид нар Есүстэй адилхан болж байгаа. Өнгөрсөн хичээлд бид нар ярьсан тийм үү? Төөрсөн хүүгээс Бурхны хүү болж өөрчлөгдөж байгаа энэ явц гэж ярьсан. Бурхантай адилхан болох, аавтайгаа адилхан болох, аавын зүрхийг авах. Тэгээд аавтайгаа адилхан болсон, аавын хүсэл зүрхийг авсан тэр нэгэн аавынхаа ажлыг хийдэг аавтайгаа хамт явдаг. Тэр нэгэн болно гэсэн. Тэгэхээр энэ дөрвөн одоо үе шат гэж бид нар хэлж болно. За эдгээр дөрвөн үе шатыг бид дараагийн хичээл дээр тав хүндээ нэг бүрчлэн нэг нэгээр нь маш гүнзгий тайлбарлан хүрэх болно. За тэгэхээр бид нар энэ чимээгүй цаг хийгээд байгаа эцсийн одоо зорилго нь юу юм бэ гэж. Тэгэхээр энэ бол зөвхөн миний ашиг сонирхол, би өөрийнхөө мэдлэгийн төлөө биш те. Буруу хандлагаар чимээгүй цаг хийх бол нэг л толгой том хүмүүс л болчдөг. Зүрхэн жижиг гэнтэй. Гэтэл бид нар үүнийг Бурхны алдрын төлөө, Бурхны хүслийн төлөө, миний амьдралд өөрчлөгдөхийн төлөө зүрх маань улмыг томорчтой аав шиг болж эцэстээ аавынхаа ажлыг хийхийн тулд, аавын хүслийг гүйцэтгүүлэхийн тулд, тэр төлөвшсөн хэмжээнд хүрэхийн тулд бид нар чимээгүй цаг хийж байгаа шүү гэдгийг үргэлж бид нар сайн санах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдөр хичээлийг дүгнээд ингээд аваад үзэх юм бол энэ бяцлал буюу чимээгүй цаг гэдэг бол зүгээр нэг даалгавар хийж байгаа. Тэгээ заавал ингээд пастор нь чимээгүй цаг хийх ёстой гэж одоо хийж байгаа нэг тийм даалгавраа хийх дургүй хүүхдчигтэй нэг тийм хүчээр хийж байгаа. Тэгж одоо чимээгүй цаг бид нар хийх зүйл биш юм аа. Чимээгүй цаг бол даалгавар биш. Харин энэ бол уулзалт, учрал хайртай хосууд одоо уулзаж учрна гэдэг бол тэдний даалгавар биш. Энэ бол зүгээр нэг зүрхний хүсэл. Тэд нар даалгавар хийж байгаа юм шиг энийг хийдгүү зүрх нь хүссэн тэр хүслээ дагаж тэд нар үргэлж уулзсан учирдаг. Яг л энэ учрлын тухай ярьж.
Дараа нь бясалгал буюу чимээгүй цаг гэдэг бол энэ зүгээр нэг мэдлэг биш. Харин энэ бол зүрхний өөрчлөлт юм. Тэгээд бясалгал чимээгүй цаг гэдэг бол хурд биш. Хурдтай бидний хийдэл болж штэ. Хүлээлт гэж хэлээд байгаа. Гол нь бид бурхантай уулзах тэр учир шүү дээ гэж. Тэгэхээр бясалгал буюу чимээгүй цагийг бид нар тийм ээ бурхны үгийг дахин бодож тэр бидний сэтгэлд гал асаж тэ зүрхний ухаарлыг одоо нээж өгч байгаа тэр үйл явц гэж хэлж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хичээлд бид нар Йошуа номын 1-р бүлэг бидний сайн мэдхтэй эзний үгийгтэй өдөр шингүй тунгаан бясалгах тухайд ярьж байгаа. Тэгэхээр энд гарч байгаа бясалгах гэдэг үг болол одоо юугаар тайлбарладаг вэ гэхээр нөгөө үхэр ингээд өдөржингөө өвс идээд тэгээд одоо оройн одоо бэлчээрээс ирээд нөгөө одоо идсэн өвсөө дахиж ингэж огж гаргаж ирээд хевдэг те дахин одоо жажлаад ингээд одоо хевж байдаг. Яг тэр үхэр өвсөө дахин хевж байгаа юм шиг бид нар Бурхны үгийг дахин бодож тунгаан бясалгаж байгаа. Энэ явц маань нөгөө Христ итгэж хүмүүс бидний хувьд бясалгал буюу чимээгүй цаг хийж байгаа тэр одоо цаг байна. За тэгээд төгсгөлд нь хэлэх юм бол тийм үү. Энэ бясалгал буюу Бурхны одоо үгээр дамжуулан бидний чимээгүй цагийг хийхдээ тийм ээ. Би үүнийг одоо яаж сайн хийх вэ гэдгээс илүүгээр тийм үү. Яг Бурхан энэ цагаар дамжуулан надад юу хэлхийг хүсэж байна. Бурхан энэ цагаар дамжуулан надад юуг илчлэн харуулж, юуг ухаан ойлгуулахыг хүсэж байна. Тийм үү. Эзэн намайг ямар хүн болоосоо, ямар хүн байгаасаа гэж хүсэж байна гэсэн энэ хандлагаар бид нар чимээгүй цагаа хийх хэрэгтэй. Учир нь энэ цаг бол угаасаа Бурхны үг бол яг тэр хайртай аав маань те аавын хүүд хандаж хэлж байгаа тэр хайр үг байгаа. Энэ дуу хоолойг сонсох явдал. Тэгэхээр өнгөрсөн хичээлээр бид нар маш чухал зүйлийг та бүхэнтэй хуваалцсныг та бүхэн санаж байгаа. Би дахиад сануулъя. Тэгэхээр төөрсөн хүүгээс Бурхны хүү болох энэ процессыг бид нар 7 үе шатаар бид нар хэлсэн байна. Тэгэхээр Адам эхлээд те Бурхантай хамт байсан. Тэр Бурхны оршихуйд байсан. За энэ бол хуучин гэрээний эхний хэсгээр гарч байгаа юм. За дараа нь гэтэл Адам гим нүглээс болоод Бурхны оршихуйгаас аавынхаа гэрээсээ явсан. Яг л төөрсөн хүү шиг явсан. Энэ нь одоо дэлхий рүү гэсэн зүйлийг ярьж байгаа. Дэлхий рүү бол гим нүгэл рүү. Энэ бол уналтын тухай. За дараа нь Адам үргэлжлүүлэн тэр дэлхийд буюу нүглийн дотор амьдарсан. Энэ уналт нь үргэлжлээд Бурхан ааваас холдоод Бурхан аавгаа мартсан баг. За тэгвэл шинэ гэрээний мэдээж хуучин гэрээний гол мессеж юу гэхээр төөрсөн хүү Бурхан аавгаа мартсан, Бурханаас холдсон тэр төөрсөн хүү эргээд гэрлүүгээ ирж байгаа. Энэ зүйлийн тухай. Энэ бол аврал. Гэхдээ эргээд гэртээ ирсэн тэр төөрсөн хүү маань одоо бүх зүйл болцсон юм биш. Тэр хүү гэртээ ирэхээр эргээд ирсэн боловч олон жил төөрсөн хүүгийн амьдралаар амьдарсан учраас тэр өнөөх хуучин хүн тэр төөрсөн хүүгийн одоо дотоод ертөнц зүрх сэтгэл гим нүгэл гимт зуршил те энэ бүх зүйл нь түүний одоо зүрх сэтгэл одоо бие махбод нь бүр шингэсэн байгаа. Тэгэхээр үүнийг яаж өөрчлөх вэ гэж тийм. Энэ өөрчлөх процесс биднэрт хэрэгтэй байна. Тэгэхээр төөрсөн хүүгээсээ яг аав хүү болох юм бол тэр хэдийгээр аавынхаа гэрт байгаа ч гэсэн чуулган дотор байгаа ч гэсэн заримдаа нөгөө л төөрсөн хүү хിവэрэ байдаг. Нөгөө л аавынхаа гэрээс дахиж явах гээд байдаг тийм. Тэгэхээр энэ үед энэ хүүд юу хэрэгтэй? Бурхны аавын үг энэ хүүд хэрэгтэй гэсэн. Аавын үг байж ич одоо тэр өөрчлөгдөн. Тэгээд муу сүнстэй нэг талаас нөгөө талаас нэг хуучин амьдрал нь төөрсөн хүүгийн амьдрал нь түүнийг батаж. За тэр үтгээл гэртээ байхад нь те чуулган дотор байхад нь том ах нь хүртэл түүнийг одоо түн рүү дайрч одоо түн дургүй байсан. Энэ бүх явцын донд энэ хүүд юу хэрэгтэй вэ гэхээр Бурхан аавын үг хэрэгтэй. Аавын одоо хайрын үгтэй. Юу ч болж исэн чи бол миний хүү. Би чамайг уужсан, би чамайг хайрлсан. Энэ хайрын үг, урам зориг үг, заримдаа ухаарлын үгтэй. Энэ аавын үг гэдэг бол түүнийг зөвхөн аавын гэрт байлгаж зогсохгүй төөрсөн хүүгээс аавын хүү болгож өөрчлөх энэ одоо процесс бий болж байгаа. Тэр өнгөрсөн хичээлдээ бид нар чухал зүйлийн тухай ярьсан.
Муу сүнс хизээч бидний авралыг булаан авч чадахгүй. Гэхдээ муу сүнс үргэлж биднийг юунд урааддаг вэ гэхээр Бурхны хүү шиг, Бурхны охин шиг, жинхэнэ итгэгч шиг, жинхэнэ дагалдагч шиг амьдруулахгүй. Зүгээр нэг хэр тааруу, шашинлаг, хаяа нэг цуглаанд ирж очсон. Библийг уншдаггүй. Библийн зүгээр номын санд нь тоосон дарагдаад байж идэг. Тийм ээ? Бурхны үгээс хол тийм л байлгахыг хүсдэг. Яг гэвэл муу сүнс мэддэг байхгүй. Бид нар Библийг уншихгүй, залбирахгүй зүгээр нэг ингээд хэр таарах яваад байх юм бол тэр итгэгч болтын хүч байхгүй. Харин Бурхны өмнө чимээгүй цаг идэг, залбирдаг, те Библийг уншдаг энэ итгэгч болоод хүчтэй гэдгийг те муу сүнс мэддэг ба. Тийм учраас биднийг үүнээс холдуулахыг үргэлж хүсэж байдаг. За тэгээд бид нар төлөвшлтийн тухай ярьсан те. Жинхэнэ төлөвшлт гэдэг бол бид нар чуулган дотор аавынхаа гэрт байхдаа өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд, гүйцэтгүүлэхийн тулд аавын гэрт байгаа биш. Харин өөрийнхөө хүслийг хаяж аавын хүслийг минийх болгож авч байгаа энэ явц бол жинхэнэ аавын хүү болж байгаа юм. Тэгээд жинхэнэ энэ хүү аавын хүү болж төлөвшсөн нэгэн бол гэртээ үлддэггүй. Аавынхаа ажлыг хийхийн тулд гэрээсээ дэлхий рүү ааваараа илгээгддэг. Яг Иесус шиг. Одоо аавын ажлыг хийж эхэлчихнэ гэсэн. Энэ бол жинхэнэ төлөвшил юм аа. Жинхэнэ төлөвшил гэдэг бол аавын хүү болоо зогсохгүй аавынхаа ажлыг хийдэг, аавын хүслийг биелүүлдэг тэр нэгэн гэж. Энэ хувьсэл өөрчлөлт төлөвшөлтөнд авчдаг хамгийн гол зүйл бол би сая хэлсэн те хүүд аавын үг гэдэг бол амин чухал зүйл юм аа. Аавын үг. Тэгэхээр ах トゥ уснараа бурхан аавын үг таныг аавын хүү, аавын охин байлгаа зогсохгүй аавын хүслийг биелүүлэх жинхэнэ төлөвшсөн гайхамшигтай итгэгч болгоход хөтлөн дагуулж таныг зоригжуулах болно. За ингээд өнөөдрийн хичээлдээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээ бид нар үргэлжлүүлэн дараагийн хичээлээс яг чимээгүй цагийнхаа гол 4 тэр явцыг нэг бүчлэн та бүхэндээ хүргэх болно. Тэгээ энэ хичээлээр дамжуулан та бүхэн чимээгүй цагийн талаар үнэхээр гайхалтай ойлголтуудыг, эрүүлүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа.